Мэдлэгээр жигүүрлээ. Mona English Bookstore. За ингээд шууд эхэлчихээ тий. Ингээд шууд эхэлжээ тий. Сайн байцгаана уу Саруул ухаанд монголчуудаа. За ингээд манай ээлжидийн гайхамшигтай дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За мэдээж та манай дугааруудаас бол байнгын авах юмтай байдаг. За магадгүй зарим тохиолдолд харилцаа холбоон дээр, зарим тохиолдолд сэтгэл санаан дээр, зарим тохиолдолд бизнес дээр, зарим тохиолдолд new tech, renewable energy одоо юу ч байдгийн тий. Энэ удаад бол хүн болгон энэ амьсгалж байгаа, амьдарж байгаа, идж байгаа, ууж байгаа хүн болгонд авах хэрэгтэй. Нэгэн гайхамшигтай дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За ингээд мэдээж манай зочин хойморт professional nutritionist шим тэжээлийн мэрэгжилтэн судлаач сонин шигч маань оролцож байна. За урилга хүлээж авсан танд маш их баярлалаа. Баярлалаа. Урьж оролцуулж байгаа. За одоо тэгээд манайхыг бас тоож ирсэнд баярлалаа. Таныг бас мандуулаас харсаа. Ер нь бас нилээ хэрэгтэй зөвлөгөөнүүд өгөх юм бол ялангуяа нөгөө хүн чинь ингэж боддог юм байна. Би нэг бүтээгдэхүүн зарж байгаа бол бүтээгдэхүүндээ итгэх ёстой шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо би яг өөртөө хэрэгтэй зөвлөгөө авъя. Өрөөлт хэрэгтэй зөвлөгөөг авъя. Ингээд дамжиж хүргэе гэж бодож чинь, тийм ээ. За тэгээд хоёулынгийнх нь яриа үр дүнтэй авах гэж найдаж байна. За шууд яриагаа эндээс эхэлмээр байна. Сони шиг ихч маань болвол одоо Монголд, Америкт, Японд, Бэлэгт, Тайванд ингээд nutrition гэдэг тийм ээ. Одоо шим тэжээл гэдэг юмыг бол судалж ирсэн, сурж ирсэн байгаа. Энэ прогрессийн талаар ярилцъя л да. Таны өөрийн гэсэн одоо тэр хооллох хэв маяг дайет өөрчлөгдвөө эсвэл бидний боддог байсан зүйлсээс өөр зүйл ч юм уу боддог байсан зүйлтэй адилхан зүйлс жишээ нь юу гэдэг юм бэ? Хамгийн түгээмэл misconception болон бас conception-ийн талаар ярилцъя л да тий. За би одоо саяны чиний дурдсан энэ их олон замыг туулахдаа эхлээд би өөрөө ямар ч ойлголтгүй байсан. Тэгээ би өөрөө чинь ер нь хүнсний технологи гэд Монголд тийм төгсөөд тэгээд энэ nutrition гэдэг юмыг мэдхгүй л харанхуугаар Америк анх явчихсан байхгүй. Тэгээд өмнө нь бол яг хөө тэгэл хүн тоол level болоо гэж боддог гэсэн. Тийм тэгэнгүүт ч одоо шинжлэх ухаанч хөгжөөл, дээрэс нь бизнесүүд чинь аюул олон төрлийн нөгөө хэрэглэгчээ татах те шин трендүүд гаргаад за тэгэнгүүт чинь би ч гэсэн өөр ингэ төөрч эхэлж байгаа байхгүй юу. Ер нь бол тэгээд энэ одоо зөв юм уу буруу юм уу те гэд. За тэгээд яг хөө ингээл янз бүрийн улсуудад сурлаа. За тэгээд улсууд ч өөр ингэсэн бас соёлтой шүү дээ тий. Хоолны ч гэдэг юм уу тий ингээд янз бүрийн соёлтой байгаа байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө ингээ харахад одоо жишээлх юм бол за Америкууд гэлдэхэд чинь мэдэн шүү дээ ингээл төмс хідэн тий. Ер нь төмсийг бол өсөн ч ороод шүү дээ. Ингээл шарсан, нухсан тий жигэнсэн. Скин гэх тий чиз мистэй. Тий төмс бол ер нь гол юм юу байгаа байхгүй юу. Үндсэн хүнс. Гэтэл Японд ингээ очиход будаа тий ерөөсө дуфт будаа идэн ч гэдэг юм уу тий. Европод ирэхээр талах идэн гэл ингээд. Тэгээ ингээ бодохоор ер нь бол яг газар нутаг бол өөр ингэсэн өрмөц өөрийн хүнстэй тий. Тэрийг л угаасаа хүн ард нь хэрэгжилж одоо оршин тогтсон шүү дээ тий. Тэгээд одоо хүнсийг бас ингээ сайн муу ч гэдэг юм уу гэж ялгах нь надад хутгагүй санагдчих эхэлсэн байхгүй. За. Тэгээд ерөнхийдөө тэгэл бас хажуугаар нь янз бүрийн ингээд судалгааны ажлууд хийгээд тэгэл энэ хүнсний доторх бүтэц найрлах шим тэжээл гэлтэй олон юмыг танд судлаад ингээд ирэхээр ер нь явж л тэгэл нутаг орныхоо хүнсийг идэхтэр тулж байгаа байхгүй. Одоо нөгөө ингэдэг л дээ. Одоо сүүл рүүгээ нөгөө идэж уух юм олдохгүй болчиход байна л да. Мэдээллээс болоод ус сайн уулах, ус уухаар бөөр ачаална л гэхээ. Талхайд үгүй нүүрс ус авахгүй. Тэгэл одоо тий мах идэх хэвээр протеин авах хэвээр үгүй махнаас зайлсхийгээд тэгээ аль нь юм бэ гэдэг л шүү дээ. Харин тийм шүү дээ. Тэгэхээр энэ чи харин тэгж одоо мах их идэж гэдэг юм уу эсвэл одоо ус их ууч юм уу тэгж туушраад байгаа байхгүй. Тэр чинь туушрлын хэлбэр байхгүй да. Тийм л юм байна л да. Одоо жишээ нь манай Монголд бол одоо үед бол одоо юунууд фитнесийн багш нар байна.
бас diet coach мөч нар байна. Одоо мах сүүн бүтээгдэхүүн яг монголчууд бол олон жилийн тур шидэж ирсэн. Гэхдээ энэ бол бас бид нэр хоол хүнсийг их 2-3 мянган жил буруу хэрглэж иржээ. Монголчуудын наслтыг харахаар богино энэ төргээ тийм зүйлс ус ярьдаг л та. Харин тийм те. Гэхдээ би бас тэрэн дээр зөвхөн хоол хүнс гэж ярмааргүй байдаг. Жишээлх юм бол эмнэлгийн тусламж үйлчилгээ айгу сайжирсан шүү дээ. Монгол сүүлийн одоо те 50-60 жилгээд тэрнтэй ч бас холбоотой шүү дээ. Түүнээс биш зөвхөн хоолноос болоод тэ урт наслаагүй гэсэн юм бол биш байхгүй. Таны судалгаа байна л да. Одоо энэ хоол хүнс шимт хичээлийг одоо монголчуудын хэрэгэлсэн гэх юм уу те dietary intake. Тэгэд энэ судалгаанаас бол хүмүүсийн бас анзаарахгүй байгаа хамгийн ноцтой гэх юм уу тийм зүйл анзаарэгдсэн үү? За одоо харин бид нар ч одоо шинжлэх ухааны хүмүүс болохоор олон ингээл нотлохоонуудыг уншиж байгаа л тий. Эсвэл тэр нотлохоон дээр суурлал нэг дүгнэлтэн штэ тий. Тэгээд ингээ бодоход яг хөө бид нар нөгөө нэг хоол гэж их ярьж байгаа боловч амьдрах орчноо ерөөсөө сайн таньдгүй гэдэг юм уу? Одоо жишээлх юм бол би ингээд за 50-аад онд за нэг малчин байсан байлаа гэж бодъё л тоо. За одоо би жишээлбэл ингээд дулаан байшинд амьдраад тий ингээд хөдөлгөөн хомстоод эсвэл машин унаад гэл ингээд амьдрах орчин маань төсөөр болж штэ тий. Тэрий чин дагаад бас ингээд хоол хүнсний асуудлууд холбогдож яригдах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл зөвхөн ингээд хоол гэж салгаад ярих биш байхгүй юу? Цогцоор нь ингээд олон талаас нь ойлгох хэрэгтэй. За тэгэнгүүт ч одоо монголчууд гэхээр за одоо бид нар ингээд түрүүн чи хэллээ шүү дээ мах их хэрэгэлдэг, сүү хэрэгэлдэг гэл тий. Нэгдүгээрт их хэрэгэлдэг байсан уу гэвэл бас их биш. Тий. Одоо ч нэг хүн чинь баг хэд болж байна уу? Одоо үндэсний статистикийн мэдээлэлээр нэг хүнд Монгол орны нэг хүнд 300 г мах хоногт ногддог байхгүй юу? Тийм. Тэр бол маш өндөр хэрэглээ. Ер нь яг энэ хүнс тэжээлийн асуудлыг бол бид нар яг ингээд нэг цонхоор гэдэг юм уу нэг тоогоор хэмжиж болохгүй байхгүй юу? Олон талаас харж ээж л дүгнэлт хийнэ. За манай подкастын хамтран ажиллагч Voltme-ийн ямар ч байсан салбараа нээсэн байгаа. Анх удаага энэ чинь албан ёсны дистрибьютор байгууллага байгаа. Тэгээ Voltme-ийн салбар маань бол Terra Center-ийн нэг давхарт та бүхэн нэг давхар руу ороод ингээд лифтний цахилгаанчны хажуугаар ингээд баруун тишгээ тойроод явах юм бол ингээд байж байгаа. Маш гоё зассан ийм маш гоё тоглог ийм гоё салбар нэгдсэн байна. За тэгээд мэдээж энэ ч төрөл бүрийн ингээд адаптер, iPad ингээд янз бүрийн ингээд гоё гоё цэнэглэгч нар бол байгаа. Бол одоо ингээд дэлгүүр маань нэгтсэн байж гин. Тэгэхээр та бүхэн сонирхоод ирээд Voltme-ийн цэнэглэгчийг бас аваарай гэж хүсэж байна. Таны нөө PNAS дээр байсан юу байсан л та? Судалгаа байсан л та. Тэгээ та бас тэр том судалгааны нэг хэсэг байсан. Тэгээ энэ Евразийн нүүдэлчин соёлын энэ юуны хэрэглээ, сүү цагаан бүтээгдэхүүний хэрэглээ бүр юу лээ? Bronze Age гэдэг ч одоо хүрэл зэвсгийн үе бүр хүртэл байсан гэд тэр одоо харилцаа гэх юм уу те тэр ингээд одоо бидний энэ nutritionтэй хэр холбоотой харин тий. За тэр гээд тэгэхээр одоо жишээлбэл хүрэл зэвсгийн үе гэдэг чинь одооноос бараг 50000 жил болж байгаа хгүй юу? Тэгэнгүүт чинь тэр үед мэдээж бидний амьдрал ахуй нөхцөл одоогийн нөхцөлтэй харьцуулшгүй шүү дээ. Тийм биз дээ. Тэгээд ер нь бол яг мах сүүний хэрэглээ тэнд бол зайшгүй байх ёстой. Яа дөнгөл энэ өргөн тал нутагт биднэрт олдох хамгийн цорын ганц хүнс бол мах сүүл гэхгүй юу? Тэгээд бид нар өвс суулгаж идэхгүй шүү дээ. Түүх, жимс чалга, ногоо чалга тий. Тэгэхээр харин өвс суулгаж иддэг одоо орнуудтай харьцуулахад тийм онцлог байна уу? Онцлог. Тийм ялангуяа сүү цагааны хэрэглэн дээр. Яа дөнгөл бид нар чинь тэр үед одоо ингээд амьд оршихын тогтнохын тулд сүүг жишээлбэл маш олон төрлөөр боловсруул сурсан байгаа хгүй. Дэлхийд бүр байхгүйгээр хосгүйгээр. Тий. Тааруулж эзгий. Тий. Өнөө үед ирэхэд тэр чинь бүр маш өвөрмөц хүнс байгаа хгүй. Тийм байна тий. Одоо нөгөө манайх шиг хөгжиж буй улсад одоогээ дэлхийн юу ярьдаг л өлсгөлийн ярьдаг. Гэхдээ энэ маань бол магадгүй дан ганц хоол
Хоны дутагдал биш юм шиг байна тийм ээ. Тэгэхээр ингээд та бол хоол хүнсний талаар бол нэлийн гүн судалсан хүний хувьд одоо энэ шимт хижээлийн дутагдал гэдэг malnutrition гэдэг монгол шиг улсад яаж харагддаг юм бэ? Malnutrition буюу шимт хижээлийн дороотл гэж. Дороотл. Тийм. Дороотл нь хоёр янзаар. Нэг нь overnutrition буюу илүүдэл. Нөгөөх нь undernutrition буюу дутагдал. Энэ хоёр чинь нийлээд дороотлохгүй. Ер нь бол за тэгэнгүүт чинь Монголд одоо ямар байдал харагдаж байна гэхэлэр ерөнхийдөө одоо илчлэгийн буюу хоолны хэмжээний хэрэглээ өндөр харагдаж байгаа. Тийм. Дээрэс нь одоо тэр мах ч гэдэг юм уу те малын гаралтай бүтээгдэхүүний хэрэглээ бас өндөр харагдаж байгаа. Аандэ буюу дутагдал нь гэхэлэр бид нар микро шимт хижээлийн дутагдал ихтэй харагдаж байгаа. За тэр нь яг хөө дэлхийн улс орнууд ингээд хүнсний ингээд бодлогоороо ингээд харьцуулахад хамгийн нэгдүгээрт илчлэг буюу илчлэг гэдэг чинь одоо яг хоол хүнсийг хэмжиж байгаа хэлбэр л дээ. Илчлэг хангалттай байна уу? Дээрс нь уураг байна уу гэдгийг л ерөнхийдөө танддаг байхгүй юу? Тэр бол манад гайгүй. Зүгээр нөгөө бичил шимт хижээл буюу одоо эрдэс ч гэдэг юм амин дэмч гэдэг юм уу тийм шүү нарийсаад ингээ ирэхээр тэрэн дээр жоохон дутагдaltaй юмнад харагдаад байдаг тийм. Хоёлаа энийг илүү одоо үзэгчтэй задлж болох уу тийм жишээ нь гэж байгаа. Болно шүү дээ. Одоо ухаандаа нөгөө уураг авах хэрэгтэй гэдэг. Нүүрс одоо юу авах хэрэгтэй гэдэг тийм. Тэгээ глютен нөгөө гэл ингээл бид нар ингээд янз бүрийн мэдээллүүд байна л да. Тэгэхээр нүүрс ус уураг энэний баланс энийг одоо жишээ нь ямархуу байдлаар ингэж авах хэрэгтэй. Эсвэл хүн болгоны биеийн онцлог өөр юм уу? Хооллох цагандаа байдаг юм уу? За яг ер нь бол ерөнхийдөө одоо хүмүүс ч нэг тавгны зарчим яриад байгаа шүү дээ. Тавгаа ингээ харахад л 4-ний 1 нь ямар ч хэлсэн тэр сүү цагаа идэ. Тал нь ногоо, тал нь одоо тэр үр тариач гэдэг юм уу те. Одоо тэр үр тариан гурилж байж болно, цагаан будаа, бор будаа, шар будаа юу гэдэг юу ч байж болно. Ингээл харахад ерөнхийдөө болж гин гэж үзээд байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд би бас энэ дээр яг ингээд тэр уурган ч юм уу тэг эсвэл глютен ч юм уу гэж ярих бас нэг сонирхолтой биш. Тийм. Яг тэгвэл би одоо судлаачид гэдэг юм уу одоо шимт хижээлийн талаас за энэ аягүй чухал юм байна. Уурга аягүй чухал юм байна. Эсвэл тэр амин дэм аягүй чухал юм байна гэх тэрийг шимт хижээлгээ тодорхойлцсон байхгүй юу? Гэтэл шимт хижээлийн биш юмнууд хүнсэнд ч байгаа шүү дээ. Ер нь тэднэрийн одоо хамтын нөлөөллийг үнэлээгүй л ахгүй юу? Тийм байна. Тэгэхээр яг ингэ салгаал те уураг эсвэл энэ гэж ярих би дуртай биш. За тэгвэл дуртай юм яриа те. Юу чухал юм? Юу шимт хижээл юм? Юу ярих дуртай? Хоёлаа тэглүүн чиглүүлээ л та. Тийм болохоор одоо бодит хүнсийг түрүүний хэлсэн тийм баланстай зарчмаар л зүгээр хэрэгэл гэж хэлмээр байна. Тэгэл түүнээс биш ингээ уураг илүүдэж гин үү эсвэл тэр яаж гин үү гэж хошуурах хэрэггүй. Угаа одоо жишээ нь ингээл юу гэдэг юм би жишээ нь фитнест яваал ингээр илүү ятраал илүү өлсөөл илүү идэл илүү тархлаад байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө хоол ч буруу байна гэл нүүрс ус чи ихтэй дээ гэл хүмүүс ингээ тиймэрхүү юм ярьдаг. Тэгэхээр тэрэн дээр жишээ нь. За тэгвэл чи ч нэг зоригтой биш үү? Хоолоор ингээ өөрийнхөө янз бүрийн юмыг зохицуулах тийм зоригтой биш үү? Би бол сая ердийн хүмүүсийн тухай ингээ ярьсан байхгүй. Одоо чи зүгүүл нэг зоригтой одоо булчингаа нэмээ туурын ич гэдэг юм ингээ зоригтой байх юм бол тэр үе тайр нь яг хоолыг ингээ зохицуулж ярина. Тэр нь яг хүндээ өвөрмөцөхгүй юу? Тийм. Одоо ахаал нөгөө ихний асуулт дээр ахаа бодоод байна. Одоо ингээд бүр маш их юм мэддэг хүмүүсийн ч гэсэндээ одоо мэдлэгтэй боловсралтай хүмүүсийн ч гэсэндээ тийм огт буруу боддог тийм шимт хижээлийн дүрм гэж байна уу? Огт буруу боддог. Тий. Nutrition rule гэж одоо хүмүүсийн боддог тий. За миний бодлоор бол ямар нэг юм руу зүгээр туушрах. Тийм зарим хүмүүс ч одоо жишээлбэл одоо юу гэх юм бэ? Нэг юм за энийг л их хэрэглүүл сайн гэл ингээл туушрдаг штеп одоо. Ямар жишээ татах вэ? Яг уу надад бол нэг ийм жишээ байгаа даа л да.
нөгөө 16:8 гэдэг дүрэн байдаг үлээ. Жишээ нь одоо мацаг барих. За ер нь мацаг барих талаар яриа л да. Усан мацаг гэлдэг 72 цагийн мацаг. Нэг хүн би өстө 72 цаг мацаг өрөөд ийм өөрчлөлт гарсан гэл. Тэгвэл өөр хүн дуурайсан ч ухаалт амчдаг ч юм уу тий. Тийм зүйлс төр чинь хүн болгоны бие өөрөөр реакт хийж болох уу? Ер нь л тийм штэ. Яг дөнгөл хүн болгон чинь яг ижлэхэн эрүүл мэндийн байдалтай эсвэл ижлэхэн амьдралын хэм маягтай тий эсвэл ижлэхэн ийм хүрээлэн байгаа орчинтой биш байхгүй юу. Тийм болохоор би зүгээр ингээд хүмүүс заримдаа ингээд хүмүүс яг зөвлөгөө авъя гэх юм л да. Тэгэхээр өөрийгөө хэр таньдгийм бэ гэдгийг би эхэлж танддаг байхгүй. Тий. Тэгэхгүй өөрийгөө мэдхгүй тэгээд хүнээс зөвлөгөө авна гэвэл айгу утгагүй байхгүй. Гэхдээ бидний ихэнх нь өөрийгөө бол мэдэхгүй заяа. Тэ. Тэгээд одоо ингэх гээд байна л да. Хоёулынгийнх нь ярианаас яг одоогийн байдлаар л авах юм бол хүн болгон өөрөө муу юм байхгүй. За ер нь бол тийм. Тий. Гэхдээ биднэрт бас нийтээрээ бас зөв ойлгох ёстой юмнууд байгаа бох. Ялангуяа одоо чинь хүүхдүүдэд ч юм уу. Та бол хүүхдийн одоо өдийн хоолны хөтөлбөрийг бас ахалж исэн тий. За яг өдийн хоолн дээр нэг судалгаа хийжсэн. Тий. Тэрний талаар харин тий. Одоо тэгээд за энэ дээр яг нэг одоо бид нарт яагаад ийм асуудал гараад байна гэхээр маш их сонголттой болцсон тий. Тэгэл ингээл асуудал юу н гараад байгаа шүү дээ. Жишээлбэл дэлгүүрт ороод нэг сүү тараг авъя гэхэд нэг бүтэн лангуу ингээл сүү тараг баг шүү дээ. Янз бүрийн өнгөтэй үзмжтэй тий амттай шошготой тий. Тийм болохоор л одоо ингээд бодлоод байгаа юм болов гэж бодоод байхгүй. Хүүхдүүдэд бол яалтж байхгүй шим тэжээлийн боловсрал гэдэг зүйл бас хэрэгтэй. Тий. Яагаад гэвэл одоо хүүхдүүд багасаа одоо тэр нөгөө тавга яаж одоо баланслуулах уу гэдгийг сурах ёстой гэж бодож байна. Тий. Тэгээ бас биеийн дасан зохицох ёстой хэрэгтэй багасаа. Тий. Яг үнэ. Тэгээд одоо нөгөө хүмүүс ингээд жоохон би туушраад байгааг хэлээд байгаа шүү дээ. Тий. Тэр маань юу гэсэн үг вэ гэхээр одоо нөгөө төрөний амьдрах орчинтойгоо ингээ холбоод эхлэхээр ер нь хүний амьдрах орчин өөрчлөгдөж яхад хүн ч өөрөө динамикаар өөрчлөгдөн шүү дээ. Ер нь бол эволюц гэдэг чинь тийм л юм биз дээ. Тэ тэр хүн нэгдлээс байсан сармагчсан чи эволюцоор явсаар бол ингээл хүн болоод хүн нь одоо өнөөдрийн орчин цагийг ингээд одоо яах гэж байгаа хүн юм болж байгаа шүү дээ. Танаас энийг асуух нь яг зөв тохиромжтой эволюц гэснээс нөгөө одоогийн хүмүүсд энэ нөгөө 25-ны агтараа урахаа байсан гэдэг. Энэ яг нааруул маруул мэр зэрхэ болцсонтой холбоотой юу? Ер нь бол би холбоотой гэж бодож байна. Гэтэ нэггүй үед үү? Гарна штэ. Тийм үү? Тийм. Одоо зарим одоо би саяхан нэг хаана вүлээ Перугийн билүү майчууд юм бил юу лээ нөгөө нэг үртээрээ гурил хэрэглэхэд жишээлбэл одоо нийт хоолныхоо бараг 60 билүү 70% ингээ хэрэглэснээр тэрийг задлах, шингэх ферментүүдийн юу генетикийн хувьд өөрчлөгдсөн байна гэсэн судалгаа харж ирсэн байхгүй. Тийм. Тэгэхээр энэ эволюц байна. Ямар үе гэдэг нь харьцангуй. Тэгэхдээ би нэг сүү цагаан эдтэй холбоотой нэг сонирхолтой юм шиг. Одоо бид нар чинь ингээд 5000 жилээс ингээд сүү цагаан эдэ хэрэгэлсэн гэдэг тэгж штэ тий. Тэгэнгүүт одоо сүүний лактоз үл төвчлэгээ байдаг штэ тий. Сүүний лактозыг шингээж чадахгүй болохоор гүйлгэж суулгаад чиз мистэй мэдэж болдгоо. Тий ингээд янз бүрийн сүү ер нь ууж чадахгүй болоод гээд кофе моффинд ихлээр ууж чадахгүй гээд. Тэгэнгүүт монголчууд ч одоо тийм урт хугацаанд сүү цагаудаа хэрэгэлсэн болвол генетикийн хувьд өөрчлөгдөх ёстой үстэй. Тэр лактозыг шингээх чадвар улам ингээ сайжраал нийтхэн амын одоо жишээлбэл хэдэн хувьд ч юм улам ингээл дэвшлэл байх ёстой үстэй. Гэтэл монгол хүмүүст тэгээг байхгүй. Лактозын толерант хүмүүс зөндөө байдаг. Лактаза гэдэг тэр лактозыг задалдаг фермент байт юм л да. Тэр нь жишээлбэл Европ цагаан арьстай хүмүүсийн хувьд бол яг эволюцийн хувьд одоо тэд нар өөрсдөө тийг тайлбарлаад байхгүй бид нар үнэ мал гашууснаас хойш одоо эволюцаараа ингээд лактаза ферментийн идэвхжил өндөр байсараа одоо ингээд айгу өндрөө гэж тайлбарладаг байхгүй. Гэтэл монголчууд ч одоо тэр урт хугацаанд сүү цагаад ингээд хэрэглээл байгаа мөртлөө лактаза ферментийн идэх өндөр болоог баг. Яагаад тийм бол? Харин тэрийг одоо мэдэхгүй байна. Тэр бол сүүний парадокс гэдэг одоо яг монгол хүмүүсийн хувьд бол яг парадокс байхгүй. Тийм. Тэр хүүхдүүдтэй тэр шимтгийлийн боловсрол олгох гээд Америкт
та анзаарсан уу юу? Сая бас судалгаагаар л харах бах 98-аас 2000 онд та Америкт байсан сурч ирсэн мастерс хийсэн мэлээ те. Сүүлд бас тэр хит их таргалттай хүмүүсийн тоо цөөрцөн байна гэдэг. Тэгээ тэр нөө чихэрлэг ундааны бодол одоо ундаан дээр бол нэлээд хатуу бодлого барьсан юм байна. Тэр татвараар нь байдаг юм уу юугаар нь байдаг юм те. Тэгэхээр манад болвол хөндөр байна. Эцэг эхчүүд гацтай ундаа гэж байна. Энэ минийг бол одоо тэгээд яалтчгүй хориглох хэрэгтэй. Бодлогоор одоо ядаж сургуулийн эргэн тойрон жүүс зардаг ч юм уу байх хэрэгтэй юм шүү. Ер нь бол тийм. Гэхдээ Америк ч нөгөө Обамагийн үед энэ хүүхдийн хоолны бодлого хүчтэй явсан байхгүй. Нөгөө Мишель Обама ч тэргүүлээд тийм. Тэгээд ерөөсө хүүхдийн хоолыг ерөөсө одоо тэр одоо сургуулийн орчинд те сургуулийн дотор мотор бендинг машинууд байдаг шүү дээ. Тэр эднэрт чихэртэй ундаа тэр байрлуулахгүй яахгүй гэдэг айгүй тийм чухал өрмөд гаргасан юм байл. Тэгээд тэрнээс үүдээд ер нь бол одоо залуу үеийн те арай жоохон сайжирч байгаа л байх л та. Нөгөө талаар би Монгол ч гэсэн тийм өөрчлөлтүүд бас гарч байгаа гэж боддоо шүү дээ. Залуучуудтай харьцахаар чихэрлэг ундаанаас айгүй татгалзаад дандаа ингээд тараг мараг авч удагцсан. Харин тий. Одоо энэ ерөн сургуулиудаар ч гэсэндээ харьцангуй гайгүй байгаа юм шүү тий. Өдний хоолны хөтөлбөр энэ төр дээр ч гэсэн. Тэгэхээр өшөөл их яг хөө тийм масс нөгөө нэг боловсролыг дэвшлүүлэх мэдээлэл түгээх юмуд хэрэгтэй. Яг тэгвэл хүүхэд хамгийн хурдан өөрчлөгдөж чаддаг. Тийм байна. Мэдээллийг цензургүйгээр шууд ингээ авч итгэж чаддаг. Тэгэл итгэж чинь. Тий. Сайн ч муу ч тэгэхээр зөвл мэдээлэл юм. Тий, яг үнэ. Би яг гоо танаас дандаа юм гудамжны явган ийм юмнуудыг асуугаад хоёлоо нэг энэ ойлголтуудыг зэгцлэх ёстой шүү заяа. Тэгэнгүүт одоо ингэнэ. Баянштац хамгийн муу хоол гинэ. Мах орно, бодоо орно, сүү орно, гурил орно гэд. Тэгэд энэ шинжлэх ухааныхаа хувьд жишээ нь хэр үнний ортой. Харин надаас бас хин мандуул үлдээ бас тэг асуусан. Оо тэгсэн үү? Тий. Тэгээд чи өдөр болгон баянштац сайд тийм үү? Өдөр болгон идүүл яг хөө тэгээд асуудал байх. Асуудал үүсэх байх. Тий. Түүнээс биш хаяадаа бол яагаад болохгүй гэж. Тийм л юм байна л да. Тэнгүүт хүмүүс ингэж байгаа. Одоо үед нөө илүү их бэлтгэлүүд хэрэгжилж байна. Саплементууд. За манай дээр байсан одоо нөө ашигтай бактери. За тэгэл өөр ингээл янз бүрийн юмнууд байдэн шүү дээ. Ингээд тэгэл төө тэнцээч ингээдээ сүрхий юм бичсэн байна. Өдөр эндэн сайн ингээд. Тэр ер нь хэр ингээд нийтээр нь харахаар ер нь хэр үр дүнтэй. Энэ чинь бүр $1 billion, бүр тэрбум долларын салбар гэж байгаа байхгүй тийм шүү дээ. Тэгээ би Японд болохоор яг food function гэдэг одоо тэр хүнсэн дотор байгаа одоо янз бүрийн идэвхтэй бодсон шүү дээ. Чи ирээдүйд бэлтгэл болох бодсод байхгүй. Тэр одоо жишээлбэл яаж нөлөөлдгийг хүний эдэсэд гэсэн юм судалгаа энэ ер нь судалгаа хийжсэн байхгүй. Тэгээ яг ер нь бол ийм л дээ. Одоо нэг орчин үеийн ангаах ухаан, уламжлалт ангаах ухааны ялгаа чинь уламжлалт ангаах хүнийг ингээд цогцоор нь харж эмчилдэгэ гэл те. Орчин үеийн бол зүрх бол зүрх, бөөр бол бөөр гэж эмчилдэгэ гэлээд шүү дээ те. Ер нь яг тэр шиг л байдаг байхгүй. Бэлтгэлүүдийн юу тийм. Тэгэнгүүт чи бид нар жишээлбэл за бөөрөнд нөлөөтэй гингүүт бид нар бөөрийн эсийг л эсэн дээр л ч юм уу те ингээд судалгаа шүү дээ. Эсвэл нэг амтанд өгөхлөөр бөөрийг аваад за энэ бөөрн сайжирч чинь бол гэл хэмжин шүү дээ. Бид нар илгийг хэмжихгүй шүү дээ. Тархийг хэмжихгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр яг нэг талаараа болвол шинжлэх ухааны нотлого байна уу? Байна. Яг бол яг бөөрн дээр ингээ харахад байна. Багхгүй юу? Өөр тархин дээр нь тэр дам ямар нөлөөтэй бид нар мэдэхгүй байхгүй. Тийм. Гэхдээ ямар ч хэлсэн бэлтгэл болж гарсан л бол одоо эд эсийн төвшөнд эсвэл эд эрхтний төвшөнд судалгаатай байна гэсэн үг. Байна гэсэн. Тийм. Түүнээс хоосон юм бэлтгэл болоод гарна гэж байхгүй. За, манай подкастын хамтран ажиллагчаар Simple зээлийн аппликейшн ажиллаж байгаа. За, Simple-ийн маань онцлог ерөөсөө нийгмийн даатгал төлдөгч бай, төлдөгөөч бай та 5 сая төгрөг хүртэлх зээлийг авч болно. За, мэдээж Монгол улсад тогтмол нийгмийн даатгал төлөхгүй гэсэндээ тогтмол орлоготой одоо мянган айл өрхүүд байдаг. За тэр утгаараа ч гэсэндээ зээл авъя гэхээр нөө нийгмийн даатгал төлөвлөгөө учраас авч болдгоо, банкнаас авч болдгоо, банк усаас авч болдгоо, эргэн тойрноос авах хэрэгтэй болдог. Гэтэл
Simple app дээр бол та банкныхаа хуулга Excel-ээр нь хавсаргаж оруулаад эсвэл зүгээр л хаан банк юм уу голомт дээр бол одоо өөрийнхөө шууд нэвтрэх хэрэгээр ороод 5 сая хүртэлх зээлийг бол авах боломжтой байгаа. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг 1828 дугаараас аваарай. Яг байгаа газараас Simple app-ыг суулгаад ингэж бол авч болно. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөгч бай, төлдгөөч бай, зээл авах боломжтой Simple микро зээл. Биднийг аз жаргалтай болгоод үзвэл амьдралд олон хобби, аялал, өөрийгөө хөгжүүлэх гэмтэл гэвч нөгөөлийн санхүүгийн асуудал гарахад өөрөөс хамаарахгүй шалтгаанаар хэрэгцээ зээл авч чадахгүй нь тулгардаг. Энэ үед Simple микро зээлийн үйлчилгээг ашиглан эндээс төлдөгч бай, өгөөч бай, дансны хуулгаараа 5 хүртэлх сая төгрөгийн зээлийн эрхээ шалгав. Simple микро зээл. Би ингээл Америк явал Costco орол имэд бол заавал нэг омега 3 газ авдаг. Тэгээд энэ ер нь бол одоо бидний тэгвэл мэдхээс бэлтгэмлийн төвшөнд ер нь тийм энэ бол өстой их зүгээр байдгийн. Ялангуяа Ахмад настай хүн зүгээр байдгийн, ийм зүгээр байдгийн. Энэ нурууны төвшөнд яг нэг тийм бүр үнэхээр ингээд урт хугацаанд датагараа шалгараад гараад ирсэн мундаг бэлтгэлүүд байна уу? Харин яг би жоохон омега 3-ыг жоохон зүг байх гэж боддог шүү дээ. Яа гэвэл одоо ер нь омега 3 бас 6 9 мэс гэл ингээ байгаа шүү дээ. Тэд нар чинь болохоор хүний биед нийлэгждэггүй тоснууд ахгүй. Заавал бид нар хоолоор авах хэрэгтэй байдаг тоснууд. Тэгээ яг уу тэр тоснууд ер нь яагаад ер нь хэрэгтэй юм бэ гэхлээр жишээлбэл хүний тархи ба шүү дээ. Хүний тархийг бүрдүүлж байгаа одоо нийт массын баг 60-70% тос байдаг. Тэрний бас нэлээ их хэсэг нь одоо 30-40% ч гэдэг юм уу тийм омегагийн төрлийн тос байдаг. 60-70% нь тос. Тийм хүний одоо тархины масс шүү дээ. Массын тэрний 60-70% нь яг тосон бүтээгдэхүүнүүд төстэй бодисууд байхгүй юу? Тэгэнгүүт тэр дотроо одоо тэр омегагийн төрлийн гэдэг байгаа тийм тоснууд нь 20-30%. Пөөх өндөр юм байна тийм. Хоёлаа тэр юуг илүү дэлгэрэнгүй ярьж болох вэ? Яг одоо тархины үйл ажиллагаа сайжрах тал дээр. 60-70% нь тосон бүтээгдэхүүнүүд гэж байна. Жишээ нь ямар хуу бүтээгдэхүүнүүд вэ? Би одоо нэг тархины массыг хэлж байгаа шүү дээ. Тэгэнгүүт чи одоо тархи гэдэг чи яг хуу одоо метрлийн эсүүдээс тогтно гэж яриад байгаа шүү дээ. Би ч одоо тархи судлаач биш л дээ. Гэхдээ somehow одоо шимт хижээл чи одоо толгоонд яаж нэрвэлт гэдэг ингээд мэдэх хэрэг гарна тий. Тэгэнгүүт чин жишээлх юм бол мэдрэлийн эсүүд гэхэлэр чинь маш олон төрлийн. За хамгийн энгийн гэхэлэр неврон гэдэг хүн мэдчихэж байгаа шүү дээ тий. Неврон гэдэг ингээд нэг мэдээ дамжуулдаг л эсүүд шүү дээ тий. Одоо нэг урт гартай. Хоорондоо ингээд хөтөлцсөн. Тэгээд неврон нараасаа ингээд. Тий. Тэгэл одоо ингээ хоёр гартай байжсэн. Ийшээ мэдээлэл дамжуулах хөл энэ гар руугаа ингээл явуулаад мэдээ тэгэнгүүт өөр невронд очиж нэг өвдөлтийн мэдээлэл ч юм очдөг. Энэ дээр болохоор энэ гараараа нэг мэдээлэл дамжуулахаар одоо юу ч хэд ингээд мэдээллүүд янз бүрээр дамжуулж байгаа шүү дээ тий. За тэгэнгүүт тэр эсүүдийн нөө бүрхүүл буюу одоо гадна талын бүрхүүл бол дандаа тосон бүрхүүл байдаг. Ер нь хүний яг уу эд эсийн эсийн бүрхүүл бол ер нь тосол байдаг л да. Яа гэвэл тос байж бид нар тос ус ялгардаг шиг ингээд ялгарсан эс байна, ялгарсан эргэтэн байдаг байхгүй юу? Ер нь бол тийм. Тэгэхээр одоо тархины тэр бүрхүүл тархинд одоо маш олон хідэн их неврон байдаг гэлээ. Байдаг шүү дээ. Тэр болгоны бүрхүүл чинь ингээд тос гэнгээ бодохоор массаараа маш их тостой болж байгаа байхгүй юу? Тийм байна. Зүгээр ямар одоо бүтээгдэхүүнүүд гэх юм уу те одоо хоол хүнсэнд ийм илүү их тийм амин дэмтэй тос ялгаруулт юм байна. Яг хөө тийм түрүүний миний ярьсан тэр омегагийн төрлийн гэдэг дээр яг омега 3-ийн 3 гэдэг тоснууд бол айгүй ач холбогдолтой санагдаад байна. Юунаас авах вэ? Хамгийн их нь бол загас. За бид нар бол тийм далайн тослог загастай төвна муна гэдэг тос ихтэй загас байхгүй шүү дээ тий. Тэгэнгүүт Монгол улсад гэдэг юм бол жишээлбэл тийм төрлийн тос хаанаас авах вэ гэвэл бид нар
самарнаас авч болно шүү дээ. Монгол цөмдөг самарнаас. Тий. Хуш модны самарнаас. Ааха. Тий. Яг тэгвэл хуш модны самар ч одоо самарны үр гэж байгаа шүү дээ, тий. Тэр чин массынхаа одоо нэг юм жижигхэн самарны үр байхад тэр жингийнх нь 60 гаруй хувь нь тос байгаа байхгүй. Тэгээ тосны ингээ бүрдлийн ингээ аваад үсэх юм бол тал нь одоо яг тийм ханаагүй буюу омегагийн төрлийн тостой байгаа да. Тэгвэл одоо нөгөө юу яд нь штэ. Байгаль дургаж байгаа. Тэ? Бас тармил гэж байгаа тий. Одоо хүнд металлын агуулмж бордоо боловсруулах биш. Энэ ялгаа юу ах вэ? Байгаль ургаж байгаа самар уу? Самар гэж үү? Ааха. За байгаль ургаж байгаа гэхэлэр ер нь бол яг одоо ингээд хуш модны самар гэдэг хуш мод гэдэг аваад үзэхээр маш олон төрөл байт юм билээ л дээ. 20-30 төрлийн хуш мод байдаг. Тэгээ манай оронд ургаж байгаа чи Сибирийн хуш гэдэг төрөл зүйлд ордог. Тэгээд одоо Солонгосууд жишээлбэл хуш модны самар маш их судалсан байгаа юм л да. Солонгос хуш гэж бас байт юм билээ. Самар бас өгдөг, өгдөг. Тэгээд найрлагуудын ингээ харьцуулаад аваад тэгэхээр манайх яалтч байхгүй ингээ сэрүүн бүсэд ургадаг хушны самар нь бол шимтгийллийн ач холбогдлоор давуу байгаад байгаа байхгүй. Жишээлбэл түрүүний ярьсан олон төрлийн одоо хүнд нийлэгчдэг мөртлөө хэрэгтэй гэдэг тос ба шүү дээ, тий. Тэрний агуулмж өндөр болоод байгаа. Тий. Тэр Сибирийн хуш гэдэг байгаа шүү дээ, манад ургадаг. Тэр өөр хаана ургадаг? Одоо тэр хойш Сибир л ургах шүү дээ. Орос Монгол хоёрт л. Ер нь бол тийм тайгын бүсэд л ургаж байгаа. Өөр яг манайх шиг Сибирийн гэж үү? Үгүй өөр байхгүй. Казахстан эдэрт ургах байхаа. Бас нэг юм бүсийн улсууд ба шүү дээ, тий. Тийм ээ. Гэхдээ тэр чинь тэгэхээр өөр хуш модны самар өөр байх уу? Тийм харин яг тэгж хэлэх гээд байна. Тийм л юм байна, тий. Тийм. Тэгээд манад болохоор одоо ингээ самар цөмөд тэр бол ухаандаа бол тэр омега 3-ыг бол хамгийн сайн агуулсан бүтээгдэхүүнүүдийн нэг. Харин тийм. Тэгэхээр омега 3 бас биш юм аа. Хуш модны самарны тос нь өөр айгүй өрмөц тос. За. Тийм. Яг юугаараа өрмөц гэхээр одоо бид нар чинь ингээд саяных шиг омега 3 6 гэл ингээ 9 гэд ингээд ийм хүнд нийлэгчгүй мөртлөө хоолноос авдаг ийм тоснууд байна шүү дээ, тий. Тэгэнгүүт хуш модонд бол тэр пинолены хүчилгээ би бүр энийг хэлмээр байгаа байхгүй. За. Бүр пинолен гэдэг чинь пайн гэдэг хуш гэдгээс гарсан тийм нэртэй бүр ерөөсөө л хуш модны самарт байдаг тийм өвөрмөц тос байхгүй. Тэр нь болохоор бас бүтцэн одоо ингээд хэлэхэд бас айгүй хэцүү айгүй өөр бүтцтэй үйлдэл нь омега 3 шиг байхгүй. Гэж та хуш модны самарнаас ийм омега 3 гэдэг юм шиг тос гаргачихж байгаа юм уу? Ер нь бол тий. Гэхдээ бүтцээр бид нар омега 3 гэж хэлж чадахгүй заа. Одоо ингээ химийн хувьд бид нар ингээд нэрлсэн байна шүү дээ, тий. Гэхдээ үйлчлэг нь омега 3 шиг байхгүй юу? Би зүгээр асуух гэдэг. Хуш модны самарны тос. Тий. Одоо бүр гаргаад авцсан. Байх шүү дээ. Одоо бидний ургамлын тосноос жишээ нь юугаар ялгаад? Харин тэгээ тэр хүчлэлийнхаа тийм өвөрмөц тосныхаа бүрдлэр ялгаатай байхгүй. Одоо жишээлх юм бол наран цэцгийн тос тий гэл ингээ байна штэ. Эсвэл одоо рапсын тос гэд тэд нар чинь омега 6 гэдэг тостой байдаг байхгүй юу? Голдуу. За омега 6 нь одоо хаана байх вэ гэхээр хаасаагүй. Малын маханд ч байна, сүү цагаан эдэнд ч байна. Айгу нийтлэг байхгүй. Түрэн би хэлсэн штэ нөгөө хүний биед нийлэгчдгүй хоолоор авах хэвээр гэх тийм. Тэнгүүт омега 6 нь айгу нийтлэг хоол хүнсэнд байдаг байхгүй юу? Омега 3 нь бол айгу жоохон цөөхөн төрлийн хоол хүнсэнд байдаг байхгүй юу? Ер нь бол жишээл загас гэдэг загас эсвэл одоо сүүлийн үед модонд ороод чиа үрмүр гэдэг шүү дээ. Эсвэл flaxseed oil гэдэг ингээд шүү дээ. Тэд нар бол омега 3 айгу өндөртөө. Тэгин шиг манай хуш модны самрын тос бол бас тийм агуулмжтай дүүцэхгүй цаахгүй. 6 9 3 6 3 6 нөгөө тэгэхээр бид нэр тогтмол хэрэглэх нь хэр ач холбогдолтой байд. Тэгээ самар гардаг жилэлэг айл нэг хаяадаа л нэг олдонгууд л аваад. Харин тий. За яг хөө ер нь бол тосны нэг онцлог бол биед нөөцлөгддөг байхгүй юу?
Тийм. Бид хуримтлагдана. Жишээлбэл намар бид нар самар гарахаар самар айдэн шүү дээ. Тэгэнгүүт тэр чухал тоснууд чинь хүний ингээ өөх мөөх янз бүрийн өөхөн давхархад нөөцлөгдчихдөг. Тэгээд явандаа ингээ жоохон хүнд хэрэгтэй үедээ ашиглагдаж болно гэсэн үг байхгүй юу? Тэгээ энэ дээр бас нэг юм сонирхолтой судалгаа байлаа. Одоо жишээлх юм бол түрүүн тархины хөгжлөгээ ярьсан шүү дээ. Хүүхдийн тархины хөгжил ер нь ингээд юу анхааруул шимт хичээлийн үед юу анхааруул одоо зохистой юм бэ гэж судалгаа хийсэн байхгүй юу. Тэгээ тэрэн дээр ингээд одоо яаж одоо эрдэмтэд хүүхдийн тархинд ямар шимт хичээл ингээд хэрэгтэй вэ гэдгийг судлахын тулд жишээлбэл эхийн сүв судалдаг байхгүй юу. Хүүхдийн одоо ээжээсээ ямар сүв ямар хэмжээтэй хэрглэж гин сүүнд ямар найрлагатай байна гэдэг чинь л хүүхдийн биед очиод хөгжилт нь нөлөөлж байна шүү дээ тий. За ингээд судлаад үтсэн чинь ер нь бол одоо түрүүний миний хэлсэн омега 6 омега 3 гэсэн хоёр ингээд тосны өвчлөө гэж бодъё л да тий. Гэтэл нөө омега 6 нь болохоор ерөнхийдөө хоолтос тийм хамаардаг гэж байна. Яг тэгвэл хангалттай хүн нөөцөлдөг. Яг тэгвэл олон төрлийн хоол хүнсэнд байдаг. Омега 3 нь бол жинхэнэ одоо тэр ихийн хоолт хичээлээс шууд хамаардаг. Тэгэхээр ер нь хүүхдийн тархины хөгжлөгээ бодохоор ээжийн шинт хичээл ингээ айгу чухал болоод ирж байгаа. Тийм бай. Тийм ээж нь жишээлбэл тэр омега 3-тай бүтээгдэхүүнүүд хэрэглэх юм бол сүүгээр нь дамжаад тэр хүүхдэд их очихнод. Гэтэл тэр хүүхдийн тархины хөгжилт тэр нь бас ингээ нөлөөлөх жишээ нэ. Тийм байна тий. Манай подкастын хамтран ажиллагчаар тамхинаас гарах лазер эмчилгээний софт лазер эмнэлэг маань ажиллаж байна. За тэгээ софт лазер эмнэлэг бол хүнийг тамхинаас гаргана гэдэг бол энэ бол нэгдүгээрт манай контенттэй одоо үн цэнтэй гэдэг утгаараа бол одоо яалтчгүй бидний value бол нэгдэж байгаа. Мэдээж тамхинд бол хэрэгтэй нэгч зүйл байхгүй. Гэхдээ манай монголчууд бол бид нар бүгдээрээ бол тамхины хэрэглээнд маш их автсан байгаа. Тэгээд тамхинаас гаргана гэхээр одоо өнөө худлаа нь мэддэхгүй баахан зүйлс байдаг. Энэ бол бүр 100% rateтэй гэж байгаа. Яг хүмүүс заримдаа буцаар relapse хийх юм бол байхыг үүсэхгүй. Гэхдээ яг хүний биений гаднаас болон дотроос энэ ч ингэж хэрэглэгдэж нэхэгддэг одоо энэ цэгүүд дээр бол бүр лазер эмчилгээ хийлгээд бүр хүний ингээд толгооноос хөл хүртэл ингээд 360 цэг байдаг гэж байгаа. Чих тус бүр 140 гээд эндээс 50 цэгийг нь онилж аваад тэгээд шарлах хийлгээд ерөөсөө нэгхэн удаа орно 36 минутын турш орно. Тэгээд тамхинаас гарах ийм супер үйлчлэгээ байгаа. Тэгэд та бүхэн манай Төв номын сангийн уртлын 3 галыг бол мэдж байгаа. Тэрний 403-т бас байрлаж байгаа шүү гэдгийг хэлмээрэн софт лазер дээр очиод нэг удаа шарлага хийгээд үзээрэй. За тэгээд 7011 4361 70 10 4361 гэдэг дугаарт холбогдорой 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа юм байна шүү. Тэгээд софт лазерынхаа хамт олондоо бас баярлсан хэлье. Лазер эмчилгээ хийлгэснээр бид байгаа тамхины никотин сармагжин нэхэх чадвар суларч биеийн бодисын солилцоо цусны эргэлт сайжирдаг. Ингэснээр тамхины хортой нийтлүүд богино хугацаанд биеэс гадагшилж тамхины хамаарал бүрэн арилдаг. Өөрөөр хэлбэл эмчилгээ хийсний дараагаар тамхи биенээс нэхээ болдог бөгөөд тамхи татахгүй утгаар уур хүрэх, сэтгэл санаа тавгүйдах, юм хайх, хөлс гарах зэрэг элдв янзын зовиорууд биеэс бүрэн арилдаг. Ээж нөгөө нэг тийм нэг еврейчүүдийн хүүхдээ хараадаг баха. Нэг ээж их өндөр мэдлэг боловсралтай болоод ном судар сайн уншаал. Тэгээд хүүхэдтэй төрүүлээд тэгээд хүүхдээ ингэж ангар уургаар хөхүүлэх нь хүүхдийн тархины хөгжил нөлөөлдөг гэдэг. Тэр бас агаар нэг гэж болох уу? Агаар нэг бас байж болно. Өшөө бас нэг энэ Америкийн нэг эрдэмтний судалгаа хийсэн байхгүй. Одоо жишээлх юм бол нялтах үед нь те хүүхэдтэй ээж нь хөхүүлнэ штэ. Тэгэхээр хүүхэд их хоёр яаж харьцдаг юм бэ гэд те хүүхэд ямар ярихгүй штэ те нялтах үед тэр. Ингээд инхлээр одоо жишээл хүүхэд нь ханиад хүрэхэд чинь ингээ амны дотор одоо вирус ч гэдэг юм янз бүрийн бүтц өөрчлөгдөх байна л да. Тэгэнгүүт ээжийнхаа ингээ хөхийг хөхөхөд тэр нь ингээд хөхний сүгээр дамжаад ээжийн юунд мэдээлэл өчтдөг гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт хөхний сүний найрлага өөрчлөгддөг. Нөгөө хүүхдийнхаа ханиадыг эдгэхийн зорилготой юмнууд илүү нийлэгдэж эхэлдэг. Хүний бие тэгж дасан зохицож байна гэж байна. Тийм штэ хэм. Ихийн сүг орлох тийм бэлтгэл одоо хүртэл байхгүй гэдэг тийм учиртай юу? Байхгүй. Яг тийм учиртай. Яг тэгвэл ихийн сүг чинь зүгээр ингээд шимт хижээл гэсэн
юм биш байхгүй. Амьд харилцаа байхгүй тийм байна. Хоёр ингээд бие махбодын амьд харилцаа. Яг уу тэгээд нөгөө их болгон бас сүү арвинтай биш юм шиг байгаа юм л да. Нөгөө нэмэлт бэлтмэлт хийжээл их өгдөг. Тэгтээ яг зөвхөн сүүгээрээ өөрийнхөө одоо хөхүүлэх нь одоо тижээллээр одоо хүүхдээ ингээд тижээл өгтэй харьцахад тийм харьцуулсан судалгаа байд юм болоо. Нэг нь илүү нэг нь буу ч юм уу. Нөгөө хүүхдийн бэлтмэл тижээлээр тижээгдсэн хүүхэд ихийн сүгэр гэж юу байгаа штэ. Одоо ялангуяа ингээд бэлтмэл тижээлээр тижээгдсэн хүүхэд штэ. Ирээдүйдээ тархалах эрсдэл хэд дахин нэмэгдэнэ. Тижээлээр тижээгдсэн хүүхэд. За. Одоо нөгөө бэлтмэлээр ингээд сүү найруулад те. За тэгээд өөр одоо ингээд чихрийн шижин ч юм уу те тусах эрсдэл бас нэмэгдэнэ гэд ингээд байгаа штэ. Тийм. Тэгэхээр ер нь хөхөр хооллох бол айгүй чухал байхгүй. Одоо монголчууд чинь дээрүүд бол бүгд хөхөр хоолдог гэсэн. Одоо ч бараг 50% байгаа шүү дээ. Хөхөр хооллолт. Тэг бүгд л ингээд сүү найруулаад тижэл ягаал тийм болцсон байна. Тэгэхээр яг тэгээд ер нь момноос нь гаргахгүй басан хэсэг явах нь зүгээр гэж. Ер нь бол тэр бол зөв. Тэгээд одоо та нэг ахаал хүнээсээ хамаарлаа гэж хариулах байх. Гэхдээ ингээд бие давхар үед бол ялангуяа ямар шим тижээлийг илүү авч явах хэрэгтэй. Бие давхар үед үү? За одоо жишээлх юм бол юу яа? Одоо хүн дотор хүн өсөж штэ тий. Тийм болохоор мэдээж бүх шим тижээлийн хэрэгцээ тэр хэрээрээ нэмэгдэнэ гэсэн үг. Одоо идж байгаа хоолоо ер нь даблдах шээ одоо хэд дахин гэдэм блэ 30% нэмэх хэрэгтэй ер нь бол зөв практикаар идж байгаа болоо тэгээд за одоо шимт юу лээ өсөлтийн үед ингээд жирэмслэлтийн үед чухал урагт одоо чухал зүйл гэх юм бол бид нар фолийн хүчил гэж мэднэ тий яа гэвэл яг хүүхдийн нуруу нугас ингээд юу яаж хахад фолийн хүчил бол яалтч байхгүй чухал яа гэвэл энэ нөгөө эс хуваагдлыг дэмждэг аминд юм баггүй юу. Эс олон хуваагдана гэдэг чинь тэр нөх хүүхдийн өсөлт хөгжилт гэсэн үг. За дээрэс нь саяны одоо ийм үл орлогдох тосны өвчлүүд аягүй чухал. Хоолоор л зөвхөн аав өөр юмар авахгүй. Тийм байна. Одоо нөгөө юу гэх ихтгэлийн хооллолт гэж яриад planetary diet тийм ээ. Тэгээ дэлхийд дахнаас жоохон тийм юуны эрүүл мэндийн хувьсгал гэх юм уу ингээд planetary явж гин гэж байна. Энэ маань өөрөө юм барууныхны одоо дизайн хийсэн шийдэл юм уу? Эсвэл ер нь дэлхийд дахна ийм болох нь зөв гэж байгаа юм уу? Шинжлэх ухаанаар юу гэж байгаа? The planetary diet гэдгийг би бол хувьдаа яг их дэлхийн хооллолт гэдэг. За энэ дээр яагаад ийм концепт орж ирсэн бэ гэхлээр дэлхийн нөөц хүн ам өсөөд байна. Дэлхийн нөөц шавхагдаад. Тэ? Тэгэхээр хүн ам одоо ингээд амьд оршин тогтнохын тулд тэгээд ингээд нормал те өсөлт хөгжилтөө хангахын тулд минимум юу хэрэглэх ёстой бэ? Дэлхийгээ жоохон гамнангаа юу хэрэглэх ёстой бэ гэсэн үйл санаагаас өссөн байхгүй юу? Тийм. Тэгэнгүүт чинь одоо дэлхийн хооллолтон дээр чинь хамгийн чухал юм гэхэлэр урамлаар хооллоо гэдэг. Маха багсгаа гэдэг. Тийм. Одоо жишээлбэл махны хувьд гэхэд монголчууд одоо planetary diet-д хүрэхийн тулд штэ махныхаа хэрэглээг 15 дахин багасгах хэрэгтэй болж байгаа. 15 дахин штэ. Өдөрт одоо нэг дахин. Тийм. Нэг бууцны мах шиг л мах идэхэд болно гэж байгаа. Тэгээд ногоо одоо үр тариа эдрээ маш их хэрэглэхэд. Энэ planetary diet хэрэгжилж байгаа уламжилт одоо махны хэрэглээтэй байгаа хүмүүсийн хоорондох судалгаа байд юм болоо. Хангалттай дата байна уу? Одоо planetary diet ч одоо яг концепцийн төвшөнд л ингээд одоо ингэх ёстой шүү л гэж явж байгаа шүү дээ. Одоо яг тэрийг мөрдсөн улс орон инээ тэрийг байхгүй. Гэхдээ тийшээ чиглэх ёстой шүү. Тэгэхгүй бол дэлхий ч одоо шахагдаад услаа л гэж явж байгаа л да. Тэгэхээр би жоохон нөгөө барууныхны нөгөө нэг янз бүрийн юм дээр үндэслсэн гэж бодоо да. Тийм. Одоо ингээд бид нар тэгдэж шүү дээ. Наранд гарахаар одоо D витамин авдаг. Миний одоо мэдхээр юу гэдгийг лувангаас А ч юм уу тий. Одоо самарнаас юу гэдэг мэдэхгүй. Одоо та хүн тэр нөгөө хүнснээсээ дамжуулж байглаас юу авч болдог талаар хэлээд өгөөч.
За биз байглаас хүнс болгоо өрмөц шимтэж хэлтэй тий. Тэгээ жишээл самар гэж үзье л да тий. За самар гэ төрөүний дурдсан тэр нөө чухал тосны өвчлүүдээс гадна одоо жишээлбэл манай энэ хушны самар гэхэд яг би хуш гэж яриад байна гэхэлэр Монголд байгаа ганцхан самар л хуш тий. Монголд ургаж байгаа тий. Бусдын дандаа импорт тий. Тэгэнгүүт чинь харин тий. Тэгэнгүүт чи Йемэнд маяг өндөртэй. Тий. За тэгээд яадгийн. Юу ч одоо ингээ янз бүрийн өрөвслийг дарахад аягүй чухал. За. Тий. Хүмүүс чинь нөгөө нэг дээр үт чи Йемэнд гэхэлэр пүүхстэй Йемэнд гэдэг чи тийм мэдхүү? Мэдгүй. Ингээд өстө нэрээ секси идэвхийг нэмэгдүүлдэг бла 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 гэж ярьдагс аахгүй. Йемэнд гэхэлэр л бүгдээрээ яг бидрийг залуу үстэ пүүх гэд баг дуугарч чаддгүй. Тэгтээ тийм биш л дээ. Йемэнд маш олон төрлийн өрөвслийг дарангуулдаг байхгүй. Яаж дарангуулдаг вэ гэхээр одоо түрүү нөгөө эс болгоны ингээд бүрхүүлэн тосон бүрхүүлээдэг гэсэн шүү дээ. Тэг эсийн ингээд бүрхүүл гэмтэх юм бол тэр эс гэмтдэг байхгүй. Тийм. Тэгэнгүүт чинь тэр тосон бүрхүүлийг хамгаалахын тулд тосонд уусдаг юм хамгаалж чаддаг байхгүй. Тэр нь жишээлбэл Йемэнд. Тосондоо уусаад ингээд байж байгаа тэр бүрхүүлийг гэмтэх нэг юм эрэнгүүт хамгаалдаг гэж ойлгож байна. Тийм. Тэгэх юм бол эсийг одоо хамгаалж байна. Самар бол тэгвэл бас нэлээд сайн шимтгэлтэй юм шүү. Манай самар тий. Аюулгүй сайн шимтгэлтэй шүү дээ. Тийм. Ер нь хэр тогтмол хэрэгжилж болох юм? За тогтмол одоо нэг хушхны одоо ингээд нэг юм юу байдэн шүү дээ. Жижигээр ингээд байдэн шүү дээ. Харин тийм. Эсвэл бүр томоор байж дээ шүү дээ. Яг amount нь practical хэрэглээ тий. Тэгэх юм бол одоо хушхны нэг гурвалжингаар нэг хөөрхөн 3 грамаар савлцаад биш. Тэрийг 2-ыг итгэл болно. Өдөр болгоно тий. Өдөр болгоно. Тий. Оо за. Тэгэхэд бол тэр нөгөө омега 3 мөр өвш юу гэдгийг тий. Саяны хэлсэн олон шимт хичээлийг яг ингээд сайхан авчихсан. Сая нөгөө pine юу лээ? Phenolinic acid гэдэг phenolinic хөхийн хүчгээд энэ яг манай Сибирийн хушны энэ самрын тосны энэ яг phenolinic хүчний ер нь юм яг бид үзүүлсэн дата эрг нөлөөтэй тийм судалгаа байгаа юу? Бага зөндөө байгаа. Одоо жишээлх юм бол тэр пенолины хүчил биш үү? Төрөүний хэлсэн тэр өрөвслийг дарангуулах гэж байгаа. Өрөвсөл гэдэг ингээ ботхоор одоо жишээлбэл ингээд хурууга хүн зүгсэн шүү дээ. Тэгэхээр тэр өрөвсөл яагаад гэвэл одоо ингээ зүсэгдсэн хурууг чинь ингээ мэдээлэл хүнд очиод те одоо ингээд дархлааны эсүүд итгэвчээрээ тэр хурууг итгээгээрээ гэдэг ингээд дохио мэдээлэл өгнө шүү дээ те. Тэр бол ингээд байглаасаа явдаг өрөвсөл. Гэтэл одоо жишээл агаарын бохирдолч гэдэг юм уу, орчны бохирдолч гэдэг юм уу гэд ингээд тогтмол өрөвсөл өдөөдөг бас юм хүчин зүйлүүд байна шүү дээ. Тийм. Тэр бол одоо байгалийн гэхээсээ илүү тийм зохиомл өрөвсөл ахгүй тогтмол байдаг. Тэд нар ч л юу явж бид нар ингээ янз бүрийн өвчний шалтгаан болоо да гэж үздэгтэй судлаачд. Өрөвсөл гэснээс одоо ингээл яг хуу хүүхэд бахаас хойш ингээд сайхан амны зугаа болгоо самар цөмдөг те. Нөгөө энэ хин самар аваад ирвэ найр эхэлдэггүй гэл ингээ бүгд самар цөмөө суучдээ шүү дээ. Тэгээд ковидос шүүл бүр болчлоо. Самар цөмхөө. Ер нь тийм байх тий. Тий, одоо ер нь гар юм уу гэдэг. Тэгээд яг хөө ингээд тийм саяны харсан газрууд байна те ингээд цөмцөн ингээд цөмдөгдгөн байгаад байдаг. Ер нь тэгээд манайхан ер нь хэр ингэж тогтмол хүнсэндээ хэрэгэлдэм болоо. Манайхан өөртөө юу? Тий. За одоо бид нар ингээд заримдаа хүн амын нөгөө хоолт хичээлийн судалгаагаа зарим нэг судалгааны хүрээнд хүмүүсээс ингээд асуумж авдаг байхгүй юу? Ингээд баахан Монголын тийм Монголд одоо өргөн хэрэгэлдэг хүнсний жигсаалт гаргаад ийм хэрэгэлдэггүй гэдээ асуухлаар хушны самар гэж хэлдэг хүн ер нь тийм үү? Бараг байхгүй. Пөө. Өөртөө уг нь тэгээд өчнөө экспортлж байгаа шүү дээ. Харин одоо энэ турк мөркт бол байнга ингээд брекфастн дээр ингээд тийм байхгүй юу. Харин тийм эн чинь бол уг нь бол тансаг хэрэглээ үсттэй баг гадны орнд бол тийм байхгүй харин тийм Сибирийн хуш тансаг хэрэглээ. Дээр үед нэг би нэг шүтэст ажиллаж байхад манай MIT-гийн нэг vice provost гэдэг MIT-гийн нөгөө захирал дэд захирал ирсэн байхгүй юу.
Тэгэл инновац бла 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 гэл янз бүрийн юмтэй хамтарч ажиллах ямар боломжууд байна. Тэгээ бид нар чинь чацарган тэгээд энэ самар эдрийн тухай ярьжсэн. Тэгэнгүүт тэр өөр герман гаралтай хүн байсан л да. Тэгээд эднэр чинь тансаг хэрэглэн шүү дээ. Тий. Нөгөө хажуудах эрдэнэ хардгуу гэдэг шиг тий. Ер нь бол харин тийм. Тэг яг ер нь бол бас ингэж бодоод идэв. Ингээд хүнс шимт хичээлийн салбарт ингээд бас нэлээдгүй жил ажиллалаа тий. Бид нар одоо өөрсдийнхөө энэ дотоодод байгаа энэ өндөр чанартай тий өндөр одоо үндсийн болж болохоор энэ зүйлүүдээ үндсийн шингэх ёстой болоод байгаа хгүй ер нь бол юу гэхлээр одоо ингээд би одоо сая чамтай ярихаас өмнө нэг хуралд орж ярьж байгаа хгүй. Тэнгүүд global value chain гэдэг ярьж байгаа хгүй. Дэлхийн одоо өртгийн сүлжээнд яаж орох вэ гэдэг. Монгол тий ямар бүтээгдэхүүнээр орох уу? Яаж орох уу? Тэнгүүд чинь хүнсүдэ аж ахуйн салбарын одоо тэр дэлхийн сүлжээнд орох байдлыг ингээ харахаар бид нар гадаадын өртөг нэмсэн зүйлэл маш их хэрэгжилж байна гэж байна. Ер нь бол гэтэл бид нар дотооддоо тэрэн дээр үндсэн нэмээд тэр гадаадын тэр чейнд ингээ орох юм бол эдийн засгийн хувьд ч гэсэн тий ингээд өөрийнхөө байгаа юм эцсийн бүтээгдэхүүн болгоод эцсийн бүтээгдэхүүн суулгаж савлаад тийм эсвэл заавал эцсийн биш маа гэхэд ядаж нэг тодорхой шатны тий бүр ингээ усын усаар усын ядаж одоо юу гэдэг бидггүй цэвэршүүлээд ч гэдэг тийм үндсийн шингээх аяг чухал аа тий. Тийм л юм байна. Тасаа MIT гэдээ ярьсных ер нь яг Harvard-д ажиллаж исэн Max Planck Institute дээр нэгдсэн үндэсний байгууллага дээр ийм олон улсын байгууллагууд заримдаа шимт хичээлийн талаар орон нутгийн хүмүүст ч юм уу тийм буруу зөвлөгөө эсвэл буруу зүрх ойлгох зөвлөмж өгөх тийм асуудал байд юм лөө. Наадах ч одоо жоохон эргэлзээт. За. Одоо жишээлбэл дэлгэрэнгүй ярил та. Юу лээ одоо дэлхийн ингээд чиг хандлага гэл те бүгдээрээ бид нар ч одоо нэг хэвэн цутгсан хүмүүс өөхлөөр бас биш. За бүгдээрээ нэг одоо цаг агаар газар зүүн бүсэд амьдарчин өөхлөөр бас биш. Тэ. Тэгэнгүүт ч одоо дэлхийгээс гэхлээр ингээ олон улсын байгууллагууд дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч гэдэг юм уу те ингэж хооллол эрүүл байна гэдэг ер нь зөвлөмж гаргаад идэв. Түүнээс ш одоо бид нар яг энэ сэрүүн бүст амьдарч гин үү тэнд амьдарч гин үү гэдгээс үл хамаар тэгэхээр би зөв юу гэж боддгоо гэхлээр яг дотоодын эрдэмтэд айгүй сайн судалгаатай байх хэвээр. Тэгээд тэр дэлхийгээс гаргаж байгаа зөвлөмжийг өөрийнхөө судалгаатай тий өөрийнхөө нөхцөлтөө харьцуулж үзчихэж ингээд тодорхой байдлаар буулгах хэвээр гэж боддог байхгүй. Тий. Одоо жишээ нь юунд бол одоо Солонгост очиход бол харьцангуй хөнгөө хооллцоход болчдөг шүү дээ тий далайн эрэхтэй ойрхон болохоор ч юм уу. Эсвэл ингээд гаднаас дулаан авч штэ бид нар тий. Бид нар хоол хүнс чинь зөвхөн шимт хичээлж дулаан ялгаж биеийн температурыг тогтвол байлгана штэ ер нь бол тий. Хідэн цагт хоол идэх хэр чухал байдгийг. Хідэн цагтаа тий. Чи хідэн цагт тустай. Тэрнээс хамаарах уу? Янз бүр. Би бол бүр их яс тогтмол хувааргүй байх нь бас буруу юу? Гүй яг хөө тэгэл би бол яг хөө түрүүн чи нэг бүр ярианыхаа ихэнд нэг 16-8 мац гэдсэн шүү дээ. 8 цаг идээд 16 цаг ингээд хоосоо яваа гэдэг. Ер нь би бол тэрнтэй санал нэг байна. Тий. Тэгэхээр хідэн цагт унтахаас үл хамаарат гэж. Гэтэ хүн чинь нэг биологийн цаг маг гэж байх ёсгүй юу? Байдаг шүү дээ. Одоо жишээлбэл оройн цаг гэхэлэр чи хүний ингээ хоол боловсруулах нөгөө нэг хоол задлдаг юмнуудын идэвхжил эдэр ингээл угаасаа буурч байгаа юм чинь. Тэгээ биологийн цагаараа тийм байна тий. Бид нар их юу ярьдаг л да. Сая нөх хуш самар гэснээс food safety гэж. Энэ бол одоо хүнсний аюулгүй байдал. Гэхдээ бас food security гэж. Тий. Хүнсний баталгаад байдал. Энэ ямар учиртай? Наач жоохон том асуудал ярих гээд. За. Тэгтээ яг хуу бас ярих хэрэгтэй байх гэж би бодож. Ягаад гэвэл за улс орон хоол хүнсээсээ бусад улсаас хамаатай байх нь одоо тэр улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөт. Тийм. Одоо бид нар хятадаас ингээд 50-60% хоол хүнсдээс хамааралтай байгаад одоо ковид шиг гівгэнт
хилээ хаагангууд бид нар ингээд үлбэрч өгөх нь шүү дээ. За тэрийг бол бид нар хүнсний баталгаат байдал буюу food security гэж хэлдэг. Тийм. Food safety болохоор хүний эрүүл мэндэд идж байгаа хоол чинь хор хүнэл байна уу гэдгийг баталгаажуулах тогтолцоо байхгүй юу? Тийм. Тэгэнгүүт одоо ингээд би бас зөвхөн судалгаа гэхээсээ илүү бас ингээд бодлого хийж байгаа газрууд те эдгээртээс ажиллах ингээд тохиолдод байна л да. Тэгэнгүүт ч одоо жишээлбэл яг энэ хоёр ойлголтоо ялгаж ойлгодог. Яг тэгвэл одоо тэр food security буюу одоо улс орноос хараат бус хоол хүнстэй байх чинь ер нь эдийн засгийн асуудал байхгүй. Улс орны тий. Нөгөөх нь болохоор чанарын асуудал байхгүй. Энэ хоёр шал өөр. Тий. Тэгэнгүүт ч одоо Монгол улсад яадаг вэ гэхээр за одоо энийг одоо ярих хэрэг байна уу? Ярьчих шүү. Одоо жишээлбэл хүнсний тэр баталгаат байдал те эдийн засгийн хувьд авч үзэж байгаа баталгаат байдлаа бид нар юугаар хэмжиж гэнэ вэ гэхээр дотооддоо одоо жишээлбэл мах за төмөс тарилаа гэхэд хэдэн хувь нь гадаадаас авч байгаа хэдэн хувь нь дотоодоос авч байгаа гэдгээр хэмждэг. Тэгэхдээ бид нар дандаа тоон хэмжээгээр хэмждэг. Жишээлбэл за Монголдо 1000 тонн төмөс тарилаа. За 1 тонны жишээлбэл гадаадаас авлаа нийт одоо 1001 тонн ч юм уу те ингээ болох нь шүү дээ. Ер нь бол тэгэнгүүт энэ бол миний хувьд ингээ харахад жоох учир дутагдaltaй санагддаг. Яг тэгвэл бид нар төмөсний тоо яриад байгаа байхгүй. Түүнээс төмөсний мөнгө ярихгүй байгаа. Ойлгож байна уу? Одоо жишээлбэл тэр нэг Монголдо тарьсан 1000 тонныг бид нар хитэн төгрөгөөр босгосон юм бэ? Тий. Гадаадаас авсан 1 тонныг хитэн төгрөгөөр авсан юм бэ? гэж ярихгүй байгаа. Тий. Мах гэхэд ч одоо тэдэн мянган тонн хэрэгтэй. Тэдэн мянган тонныг хийлээ гэж болоос ш хитэн төгрөгөөр тэр махыг тэр хэмжүүр нь тэгээд тийм айхтар одоо бид нар бол мэдэхгүй шүү дээ. Харин тийм. Одоо бодлого дээр хүртэл ингээд хүнсний салбарын бодлого дээр бид нар тооноор л ярина. Түүнээс эдийн засгийн валюгаар ярихгүй байдаг. Тийм. Тэгээд одоо аргачгүй бэлээ. Яг гэвэл одоо саяны энэ асуудлуудыг чинь хамгийн гол юм нь болохоор үндэсний аюулгүй байдлын тухай хууль гэж байдаг байхгүй юу? Монгол улс тий. Үндэсний аюулгүй байдлаас сахихын тулд юу чухал юм бэ гэд. Тэгээд тэрэн дотор уг нь ингээд хүнсний аюулгүй байдал чухлаа гэд байцсан. Заасан ба. Гэтэл тэр хуулийн үзэл баримталт нь болохоор хүний аюулгүй байдал чухлаа гэж заасан. За хүний аюулгүй байдал нь юунаас хамаарх вэ? Хүнснээс гэж заасан баг. Тий. Тэгэнгүүт чинь энэ хоёр нь ингээд хоёр өөр хүний аюулгүй байдал гэхэлэр жишээлбэл хүний эрүүл мэндэд хоргүй байх аюулгүй байдал гэдэг юмыг оруулсан. Нөгөө үндэсний аюулгүй байдал нь болохоор эдийн засгийн баримжаатай аюулгүй байдал гэдэг юм оруулсан. Тэгэнгүүт энийг улс төрчид ялдахгүй. Энэ хоёр шал тустай ойлголт байхгүй. Тэгээ хэмжүүрүүд нь бид нар түрүүний тийм физикал тон мон гэдгээр хэмжихээс биш эдийн засгийн агуулгаар бас хэмжихгүй. Одоо тэгэхээр яах вэ? Тэр value тэр үнцнийг тооцдог болох хэрэгтэй байх нь тийм ээ. Ер нь тийм. Тооцдог болох хэрэгтэй. Тооцох хэрэгтэй. Яг уу үндэсний статистикийн хороо эдрэс нэг тооцоолууд гаргад юм байлээ. Гэхдээ яг ингээд хүнсүдэ аж ахуйн бодлого тэр нь яг өргөн хэрэгэлдэг юм уу гэдгийг би бас мэдэхгүй байна. Гэхдээ ингээд бодлогын янз бүрийн бичиг баримт эдрийг үзэхээр дандаа тийм физикал хэмжээнүүд л яваад идэх байхгүй юу. Тэгээд бусад улс орнууд тэгвэл яг энэ хүнсээр ингээд бусад хөршөөдсөс ч юм уу тийм ээ хараат бус байх энийг яаж авч үздэг юм бэ гэхээр эдийн засгийн хөгжлийн бодлого дотор нь байдаг. Түүнээс ингээд хүнс үдэ аж ахуйг хөгжүүлэх гэдэг биш эдийн засаг гэдэг дотор нь байж байгаа. Тэгжээж бид нар бүх юм мөнгөөр хэмжиж үн цэнийг ойлгох юм бил. Тэгээ Монголд бол бас нэг юм байдیں۔ Одоо жишээлбэл хүнс ингээд нийлүүлнэ шүү дээ зах зээл рүү. Нийлүүлсэн хүнс болгон хүнс болохгүй байхгүй. Одоо юу хэлэх гээд байнга гэвэл жишээлбэл гурил гэдэг улаан буудаа ингээд за улаан буудаа манайх тэжнээ килограмм тарьлаа одоо нийлүүлэлтэнд тэд байна гэд одоо хүнс ингээ хангалттай байна гэж дүгнэхүү гэвэл үгүй. Яг тэгвэл
тэр Улаанбаатарыг чинь жишээлбэл малын тэжээлд ашиглаж байгаа шүү дээ. Тий. Эсвэл ингээд өөр техникийн спиртийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа. Эсвэл тэр Улаанбаатарны одоо хураах явцад талбай дээрээ ч юм уу тээвэрлэх явцад ингээд хорогдол маш их гарч байгаа. Гэт эднэрийг бүгднийг тооцож хасж агаад үлдсэн яг хүнс байхгүй уг нь бол. Гэтэл манайх түрүүний нөгөө тэдэн мянган тонн нэг хүнд ногдохор гэдэг чинь бохир дүм буюу нийлүүлэлтээрээ яриад байгаа байхгүй. Спирт хийх, мал дөөгөх бүгднгийн тооцоод байна шүү. Тий, одоо ингээд тренд харах юм бол энэ бас аягүй чухал асуудал. Манайд тэгэхээр таны бодлоор шийдэл нь юу вэ? Манайх одоо яг одоо энэ тоонуудаа сайхан зэгцлээд өрөөд тэрэн дотроо тултал нь анализ хийх хэрэгтэй. Тийм байна. Тэр дөрөв үйлрэл болгох, тэрний шим тижээлийг хүртэх тийм ээ. Тийм. Тэгээд хорогдол, хаягдал нь юу байна уу гэл тэгжээж л тэр гэпүүдэ харж иж бид нар инвестмент ч гэдэг юм уу тий. Хөрөнгө оруулалт хаана гэдгийг ингээл ярина штэ тий. Одоо жишээлбэл бид хоёр сая ингээд самар бол амар high value бүтээгдэхүүн байна. Экспортод гарганаа гэж штэ тий. За одоо хоёулаа тэгвэл бодъё л та ингээд. За тэгвэл хамаг самраа түүгээд экспортод гаргая л та. Тэгвэл хүн амын чинь шим тэжээлийн асуудал юу болох юм? Бид нар дотоодос самар олж идэх юм уу? Тийм байна. Тэрийг бас харах хэрэгтэй байна. Тийм байхгүй юу? Дотоод нийлүүлэлт аль аль тийм чинь л policy бодлого шүү дээ. Тийм. Эсвэл одоо тэрэн дээр ингээд лимит тавих юм уу те? Ингээд нийт одоо Монголд хичнээн самар ургадгийн те хүн амын шим тэжээлийн асуудал одоо ямар байгаа тэрийг засахад жишээлбэл дотоодын бүтээгдэхүүн хэд хэрэгтэй үлдсэн хэдийг бид нар ингээд экспортлохын ч гэдэг юм уу те? Манай подкастын хамтран ажиллагчаар ногоо өрөөдөг хөгжүүлэгч MMS компани ажиллаж байгаа. Дэлхийд дахна мэдээж ногоо өрөөдөр бол чиглэж байгаа. За тэгээд MMS маань бол мэдээж эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийд дахна бүгдээрээ sustainable development, тогтвортой хөгжил гэдэг энэ утга санааг бол мэдээж маш хүчтэйгээр ярьж байгаа. Монголд анхны ногоон барилгын төслийг маш амжилттайгаар хэрэгжүүлсэн MMS-ийн хамт олон маань л манайхтаа бол ингэж хамтарч бол ажиллаж байгаа. Энэхүү бүтээн байгуулалт нь одоо мэдээж ажилчдын эрүүл, тав тухтай ажиллах орчин бүрдүүлэхээс гадна Монголд ийм ногоон барилгын цоошин соёлыг бий болгосон ийм гайхамшигтай бас байгууллага маань бол байгаа. Ийм гоё төсөл бол хэрэгжсэн гэж бол болно. За тэгэхээр та бүхэн бас MMS-ийг сонгороо. Эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS. Тийм байна. Тэгэд ер нь яг хоол хүнстэй холбоотой өвчлөлт их байдаг л та тий. Ер нь бол цэвэр бидний хоолтой холбоотой тэр талаар одоо нөгөө хэвийн зохицуулт ба өдөөгдсөн төлөв байдал одоо хүнсний нөлөө нөгөө induced versus natural inflammation гэдэг ярьдаг шүү дээ. Тэрний талаар одоо жишээлх юм бол өвчний шалтгаан ямар ч өвчний шалтгаан ер нь өрөвсөл. Тийм. Одоо зүрх судас гэхэлэр тэр судасны хан өрөвсөд энэ тэндээ судасны хан чинь өрөвсөд тэгэнгүүт чинь тэр өрөвслийг засах гээд ингээд би чинь ажиллана шүү дээ тийм ингээд наагаад нэг цоорхоо морхог нөхөх гээд тэгэнгүүт тэр чинь бас ингээд юу болчдөг байхгүй юу. Өөр одоо факторуудын нөлөөгөөр одоо ингээд суцсны хан жишээлбэл ингээд юутай өнгөр гэх юм уу одоо тий. За тэгэнгүүт тэр чинь одоо жишээлбэл тэрнээс ингээд урсах цусны чинь хэмжээ ингээд багасаад ирэхээр зүрх судасны янз бүрийн юмнууд гарч ирнэ шүү дээ. Ер нь бол тий. Тэрэн шиг ер нь чихрийн шижинч бай бүгд өрөвсөл ахгүй суу шалтгаан нь. За тэгэнгүүт за одоо ингээд юу байгаа. Хүн зүгээр хурууга төслөө. Тэр бол ингээ энгийн л байдаг тохиолдол тэг байгаль дээр ч гэсэн ингээд явж байгаад мод цодонд өрөөс оруулаад ингээл өрөвсөөл улаадаг гэжтэй тий. Тэгэнгүүт тэнд биений ингээд хамгаалах механизмууд, дархлааны механизмууд дээр үсээ тэр өрөвслийг чинь дарна штэ. Тэр бол natural.
induced буюу одоо ингээд тогтмол өрөвсөл байгаа хэрэг. Одоо түрүүн хэллээ шүү дээ ингээд орчны бохирдолч гэдэг юм уу те энэ нас тогтмол өрөвсөл гэдэг ах юм бол тэр өрөвсөл чинь сүлдээ ингээд явж хагаад панк гэж дэлбэрх юм бол жишээл хорт хавдар эсүүд нь одоо өрөвслийн дохио авсаар сүлдээ бүр ингээд буугаад өгчих. Тий, ер нь бол гал зурчих байхгүй. Тэр бол induced байхгүй. Тэгэнгүүт энийг ингэж бас ялахад зохицуулдаг хүнсний гаралтай зүйлүүд байна л да. За жишээлх юм бол за одоо түрүүний нөгөө ярьсан хуш бодны самар гэдэг орё л да тий. Тэгэнгүүт тэр пенолены хүчилж гэдэг юм уу. Тэр чинь яг induced буюу тийм одоо байнгын тогтмол байгаа өрөвслийг дарах өрмөц үйлчлэгээтэй гэдэг нь тогтоогдсон байдаг. Тэгэхээр нэгсэндээ баг хор тавдраас сэргийлэхэд ч маш том хүчин зүйл үзүүлж болох уу? За ер нь өрөвслийг л дарна гэж ойлгох. Хор тавдар гэхэлэр бас манай үзэгчд бас шууд бас ойлгочих магадгүй. Ер нь тийм тогтмол явж байгаа өрөвслийг дарахад айгүй чухал гэдг нь бас судалгаагаар тогтоогдсон. Тийм байна. Өш тэр самраа ер нь байнга хэрглэж явах хэрэгтэй юм биш үү? Ер нь л тийм шүү дээ. Гэхдээ бас бүр хитрхи их хэрглэх юм бол бас цөс эднэрт жоохон ингээд цөсийг идэвхжүүлээ өдөх гэдэг. Зүгээр л ер нь нэг өдөр тутамдаа нөгөө нэг жижиг 2-3 жингаас тий халбаг жижиг халбага болоо. Тэгээд тэр нөгөө сая тосны хэрэглээг ярьсан. Биеийн жинтэй ер нь хэр хамаатай байд. Харин чи биеийн жин таруулна гэхэлэр чи юу гэж боддгоо? Жин нэмэн л гэж боддог доо. Харин юу ч нэмээд өөх тос л гэж боддог тий. Тэгэхээр тос идэх юм бол одоо хуучин онол бол тийм байсан байхгүй юу? Тос л идэх юм бол тэр чинь өөх болоод чамд хоримтлагдаад чи таргалнаа гэж тийм онол явсан байхгүй одоо сүүлийн 40-50 жил. Тэгээ тийм болохоор бүх бүтээгдэхүүнээс ингээд тосыг хасч эхэлсэн. Одоо fat free сүүтэй тослоггүй сүү шо fat free юу ч үлээ ер нь fat free гэдэг юмнууд аягүй явсан шүү дээ. Тийм яа дүнгүүл тэд нар чинь одоо тос идэх юм бол тэр тос чинь чамд хоримтлагдаад чи таргалнаа гэсэн тийм онол явсан. Гэхдээ тэр бол одоо ниццагдчих. Яа дүнгүүл тос их эцнээсээ болдгоо байна гэдгийг бол одоо сүүлийн судалгаанууд гаргаж ирж байгаа хгүй юу? Тэр юунаас болж байна? Харин тэгэхээр одоо тэр тосыг зохистой нөгөө нэг юм бодисын солилцоонд орох тэр процессос болж байгаа хгүй ер нь бол тэгээ бас тэнцээ чинь сайн тос муу тос гэж байгаад байна уу? Харин тэр бол одоо olive oil одоо мэдгүй манай самарны тос бол гөөмөн сайн л тос юм байна. Ер нь л сайн тос шүү. Ер нь айгүй сайн тос. Одоо хоол хүнсэндээ бол одоо юу гэдгийг өдөр тутмын хоол хийж мэхэд хоол хийхээсээ илүү одоо шар чуурхаасаа илүү одоо тэр чин тийм нөгөө нэг айгу чухал тоснуудтай байгаа болохоор тэр нь дулаанд айгу тэсвэргүй байдаг байхгүй юу. Тийм болохоор ингээд шар чуурахгүй зүгээр одоо хоолны сүүлийн боловсруулалт жишээлбэл салат амтлагч гэдэг юм уу тийм. Эсвэл одоо нэг зутан хийлээ гэхэд цутангаа хийчээд дээр нь хийгээд яг тэгж хэрэглэх юм бол шимт хижээлэнд хамгийн сайн. Дангаар нь ядчихлах юм уу? Болно шүү дээ. Болно. Одоо яг нөгөө залуучууд маань ингээл эрүүл амьдралыг их хэрхмэлж гин одоо марафон болж гин л доо. Тэгэл их л хөмөртгүүлж гин. Тэгээ марафонд бол жишээ нь марафон гүйгчдэд одоо иймэрхүү хэв маягт одоо тий самрыг одоо яаж хэрэглүүл зүгээр. За тэгвэл ингээ марафон гүйгчдэд чи холын зайд гүйж байгаа хүмүүс шүү дээ. Тэг ер нь бол ер нь стандарт марафон ч хэдэлээ 42 км шүү дээ. Тэг ер нь бол манайхан бол 5 10 21 гэж янз бүр. Тийм марафон гэж боловч яг хуу тэгж байгаа л да. Тэгтээ одоо ийм одоо жишээлбэл ингээд өөр спортыг харъя л да тий. Одоо юу гэдгийг за бүх барилтлагийг ингээд за чөлөөт бүх барилтлагийг хэдэн минут барилттай. Чөлөөт бүх бол 6 минут. Харин тийм үстэй. Ер нь бол нэг юунда. Тэгэхээр тэр чинь ийм богино хугацаатай спорт байцтай. Богино хугацаанд их хүч чадал гаргах спорт байцтай. Гэтэл одоо жишээлбэл тийм 10 км эдрий чинь хэдэн ямар хугацаанд гүйх юм.
Тэгэхээр тэр урт хугацаанд одоо хүч гаргах хэрэгтэй болж байгаа зү. Тэгэнгүүт урт хугацаанд хүч гаргахад бол энэ хүчээ хаанаас гаргадаг гэхээр хүн тосноос гаргадаг. Охоо. Тий. Урт хугацаанд илүү Өөр нь бол тийм урт хугацааны. Богино хугацаанд тэр хүчийг гаргаад 1000 тэгээд тосноос харьцангуй бага гэж юу? Гэхдээ булчингийн юу штэ endurance ер нь богино хугацаанд их бол булчингийнх байхгүй ер нь бол. Урт хугацааны юу бол аль болох ингээд спорт нь уртлал байгаа дэвэл одоо энэ тосны хэрэглээ тийм яг хэлэх гэдэг юм юм баггүй хүн одоо тэр урт хугацаанд амжилт гаргах урт ийм цаг зарцуулсан цаг зарцуулсны дараа амжилт гаргахын тулд тэр энерги хүч ингээд тэр урт хугацаанд чинь байнга тасралтгүй хүнд ингээд үүсэж явах хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр тийм урт хугацааны тийм спортууд бол тосноос хүн тэр энерги хүчээ гаргадаг байхгүй. Богино хугацааны ингээд хүч шаардах юмд бол жишээлбэл булчин маш сайн ажиллаж иж энерги гаргадаг байхгүй. Тийм. Тэгвэл за тархины хөгжилд бол хэрэгтэй юм байна. Хүүхдэд хэрэгтэй юм байна. За биеийн жин дээр харин бид түрүү нөгөө нэг юм хэлэх юм арчиж. Тэгээ биеийн жин дээр нөгөө тос би таргалуулдаг гэдэг зүйлүүд хуучирсан гэж хэлж штэ тий. Тэгэнгүүт одоо жишээлх юм бол чи над нөгөө хуш модны энэ тос асуугаад байгаа болохоор эсэргээрээ бүр ингээд хүн дээр хийсэн хамгийн их олон судлагдсан биеийн жинд яаж нөлөөлөх вэ? Одоо хуш модны самрын тос яаж нөлөөлөх вэ гэсэн хүн дээр хийсэн судалгаанууд байгаа байхгүй юу? Тэрэн дээр бол биеийн жин бууруулахад маш ач холбогдолтой гэж байгаа байхгүй юу? Тос мөртлөө. Тэр самарны тос уу? Тийм ээ. Харин тийм. Одоо бид чинь ингээ янз бүрийн нөгөө нэг юмыг судлахаар эсийн төвшин судална, дараа нь ингээ амтны модель дээр судална, тэгж хүн дээр очиж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэнгүүт чи одоо энэ яг хуш модны самрын хувьд хүн дээр хийсэн хамгийн олон судалгаа биеийн дээр хийсэн байдаг байхгүй. Тийм. Тэгэнгүүт хуш модны самрын тос биеийн бууруулна гэж. Тэг яагаад биеийн буураад байгаа юм бэ гэсэн асуудал гарч ирнэ шүү дээ. Тэгэнгүүт хит хитэн үйлдэлүүд байна гинэ. Тэг нэгдүгээрт болохоор хүний хоол идэх дуршлыг бууруулдаг. Гэт тэ хүн ингээд хоол идэхэр чинь тархинаас ингээд цадаагүй байна гэсэн ингээд тохиолдлууд үүснэ шүү дээ. Тэгэнгүүт одоо яг тэр садах мэдрэмж төрүүлдэг зүйлүүдийг ингээд ходоод хоол боловсруулах замаас ялгаруулдаг үйлчлэлтэй. Тэгэнгүүт тэр нь тархинд очиод заад садлаа гэд. Тэгэнгүүт садах мэдрэмж ингээ удаан төрнө гэдэг чинь хоол баг гэдэг. Тэгвэл хамгийн амарн сайхан тэр тосыг чинь өглөө ингээл. Тийм штэ. Тэгвэл турна. Эсвэл оройд ч юм уу? Болно. Өглөө ч яг өглөөний цайд. Өглөө өдөр байвал зүгээр. Тий, орой хоолны дуршлыг бол тэгэл. Тий, орой хоолны дуршлуулаа. Тий, орой хоолоо ингээд багсхыг гэж бол яг болох ба. Тий. Энэ илүү одоо Ozempic энэ төр хэрэггүй. Манай шар тослооход болох юм биш үү тэр юуны? Хушны тос. Тий. Яг. За, тэгэнгүүт арсны өрөвсөл энэ төр нөлөөлөх үү? Төрөө нөгөө би нэг өрөвсөл гэд бүх хүчмүүд өрөвслөө гэд тэгэхээр бас нөлөөлнө. Бас л арьсан дээр ч нөлөөлнө. Одоо жишээлбэл би сая Ozempic гэсэн чарныг юм санаанд орчлоо. Юу гэхээр бас нөгөө нэг тураах механизмуудын бас нэг зүйл юу гэхээр инсулины мэдрэг чадварыг дэвшлүүлдэг гэж байгаа байхгүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо ингээ хүн хоол идэж штэ. Тэгээ ямар ч хоол байсан инсулин ялгардаг байхгүй. Тэгээ инсулин чи юу юм гэхлээр эд эсүүдэд хоол чи ирж шүү гэж хэлдэг бодис байхгүй та. Одоо би ингээ хоол идэхээр миний хуруу хоол ирж чинь гэдэг мэдхүү? Мэдгүй шүү дээ. Яаж мэдэх юм гэхлээр инсулин цусны дотор явж байхдаа ингээд эд эсүүдэд хоол гэж мэдээд дараадаг байхгүй. Тэгэнгүүт чинь одоо сүүлийн үеийн хүмүүс их хвчлэн инсулины дөжрөлтөө байдаг. Инсулинд явал хоол ирж шүү гэдэг хахад тэр дохиог ингэж сайн хүлээж авахгүй сонсохгүй. Тийм. Тэрнээс болоод жишээлбэл одоо нөө таргалалт тий чихрийн шижиг идэрчиг тийм л шалтгаантай шүү дээ. Тийм. Тэгэнгүүт одоо энэ хуш модны самрын тосны одоо тэр яриада пенолины хүчилгээд тэр өвөрмөц хүчилгээд шүү дээ. Тэрний үйлчлэл нь инсулины мэдрэг чадварыг дэвшлүүлдэг байхгүй. Зөө.
Тэгээд бодисын солилцооны эрчмийг сайжруулад бас тураадаг. Тийм байна. Тэгвэл баг нөгөө Америкт ч одоо ингээл инсулин амар үнэтэй байдэн шүү дээ. Хүмүүсийн амьдралыг өөрчилсөн инсулин авч чадахгүй болохоор баг л ягаал өгч мөхөл. Тийм шүү дээ. Манай самрыг өгчүүл болох юм шүү. Гэхдээ тийм өвөрмөц бас хүнснүүд байна. Ер нь тийм янз бүрийн өвөрмөц найрлахтай. Орч үед ходоодны шарахтай байгаа. Тэрэн дээр их. Ялгаагүй юу тийм. Ер нь бол generally тэр өрөвсөл гэдэг утгаараа л ер нь янз бүрийн өрсөлийг дарангуулна гэдгээр аягүй. Вау. Тийм нотлохоно зөндөө байна. Ааха. За маш их баярлалаа танд. Ер нь бол за food security-гийн талаар маш сайн мэдэж авлаа. Ааха. За хамгийн чухал нь бол за энэ хус самрыг бол идэх ёстой байна тогтмол. За тэгээ хоол хүнс бол баланс юм байна. Ер нь мөн тайминг юм байна. Тэ тэр харьцангуй тэр хизээ унтах, сэрэх тэр цагаа бас зохицуулах хэрэгтэй байна гэж байгаа. Дайет гэдэг бол бүхэл бүтэн бас шинжлэх ухаан юм байна. Тэгээ энэ дэлхийн одоо 2-3 твд 4-5 улсад суралцсан, судалсан мэрэгжлийн хүмүүс маань бол одоо маш сайхан хэрэгтэй зөвлөгөөнүүд өглөө гэж бодож байна. Тэгээд өдөр тутамдаа бол одоо юу хэрэглэхээ бол та бүхэн маань ч гэсэндээ маш сайн мэдэж авсан байх гэж зөвлөж байна. Тэгээд хамгийн сүүлийн мөчийг бас танд олгоё гэж бодож байна. Тэгээд ер нь одоо ингээд энэ олон жил энэ шимт хичээлийн шинжлэх ухаанд бол маш гүн орсон, маш их судалгааны ажлууд хийсэн, маш их энэ салбартай холбоотой байсан хүний хувьд ер нь Монголынхаа ард түмэнд та юу захихыг хүсдэг вэ? Харин зөндөө тийм. Бүр зөндөө юм байна. Толгойд төр болж байгаа бүх юм ярьчих болно шүү. Монголын ард түмэнд гэсэн ч бас ямар амар сонсогдчих байна. Гоё гоос дээ юм. Мэдрэмж нь overwhelming. Би бол за ер нь л ганцхан л үгээр томьёолъё. Эерэг байгаарай гэж л зөвлөмөр. Сэтгэл зүйн хувьд. Яагаад гэвэл одоо хоол ч гэсэн те хоолоо эерэг харах юм бол тэгэл тэр чи яг л гоё хоол болно шүү дээ. Ер нь те одоо энэ дутлаа энэ илүүдлээ биш. Эерэг. Нэрээ бас тэгжсэн шүү. Хоолыг бол гоё happy жаргаж идэх ёстой гэж. Ер нь бол тийм шүү дээ. Олдсон хоолоо гоё жаргаж эерэг. За подкастын маань хамтран ажиллагчаар Экос цэвэр ус маань бол ажиллаж байгаа. За тэгэд хүн ер нь одоо хоол ундандаа бол 80% шүлтлэг, 20% хүчлэлэг юм хоол унд хэрглэж ингэж балансыг бол барьдаг юм байна. За тэгээд Экос цэвэр ус маань бол юм олон давхар мембран шүүлтүүрээр шүүгдэж, тийм ээ. Одоо хүний биед нэн шаардлагатай байгалийн хужраа эрсжүүлсэн савладаг юм pH 8.5 гэдэг одоо зөөлөн шүлтлэг ус байдаг. За тэгээд Монгол хүний хооллолтын онцлог дээр бас тулгуурлан бүтээгдсэн гэдгээр их онцлог юм байна. Тэгээд хамтарч ажиллаж байгаа Экостой бас талархал илэрхийлье. pH 8.5-тай шүлтлэг зөөлөн ус. Экос. Энэ таны эрүүл сонголт. За үнэхээр хооллоо бүгдээрээ жаргаж идцгээе. Тэгээд зөв мэдээж хоололцгоё. Сони шиг хичээхэ маш хэрэгтэй зөвлөгөөнүүдийг бол маш олон хүн авч байгаа гэж найдаж байна. Тэгээд танд бас бие махбодын хувьд, оюун санааны хувьд, сэтгэл санааны хувьд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье, эрүүл энхийг хүсье. Баярлалаа. Чамд ч гэсэн маш их баярлалаа. Хүмүүс ч ингэдэг штеп. Хөгшин хүнд ингээл эрүүл энхийг мэнхийг үгүй. Тэр бол бүх хүнд хэрэгтэй. Тэ бүх хүн эрүүл байгаасай. Сэтгэл хангалуун байгаасай. Тэ ер нь тэр айгүй чухал ахгүй юу? Тэгэлгүй яхаа. Тэгээ маш их баярлалаа танд. За баярлалаа. Тэгээд thank you guys. Өнөөдрийн бас дугаар маань маш үнцэнтэй, маш informative мэдээлэл ихтэй байсан баг гэж бодож байна. Та бүхэн энэ дугаарыг бас маш олон хүмүүс цаашаа түгээж өгөөрэй гэдгийг хүсмээр байна. За тэгээд бүгдээрээ сайхан эрүүл энх байгаараа, эрүүл хооллоороо, эрүүл дасгал хөдөлгөөгөөрөө хамгийн гол нь аз жаргалтай байгаараа. Thank you guys. Until next time. Мэдлэгээр чигүүрлээ. Mona English Bookstore.